Өмнөд аймгийн 3 тусмын тосон бомбын нуруунд 6 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг талаар өнөөдөр шинжил хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Тосон бомбын нуруу орчмын экосистемд аюул учруулж 6 лиценз нь бүгд найрамд хятадд улсын иргэдийн эзэмшилт байдаг юм байна. Тодорхойлбол Элбегорд компани эзэн нь Ли Чининг, Fox Mining, мөнхийн Нохон далай, Намун тод компаниудыг Тан Инхан, NCRE компани нь Ванчан гэсэн хятад иргэдийн эзэмшилт байдгийг шинжлэл хөдөлгөөнийхөө онцлонд дурдсан юм а. Мөн дээр хятад эзэстэй хайгуулын талбай талигаж Лавсамбүрлийн хамгаалж байсан ирвсүүд нутгалдаг юм байна. Иймээс ирвс хамгаалагч байлагч залуу яагаад амиа алдаг гэдгийг хуулийнхын шалгахдаа мөрдөн байцаалтай ажиллагаагаа өргөжүүлж хятад эзэстэй дээрх компаниудыг шалгах саналыг шинжлэл хөдөлгөөнийхөө хүндэн тавьсан юм а. Энэ 6 компаниг онцолж яаж байгаа гэхтэн зэрэг энэ тосон бомбын нуруу түүний ойролцоо байдаг лиценз нь энэ 6 лиценз байна л гэдэг тодорхойлж байна. Одоо та нар ойролцоогоо компаниуд нэдэр байгаа даа байхгүй юу? Сансрын зураг уул нурууд нь харагдж байгаа. Яг энэ дээр давах хэрэгтэй байгаа лицензүүдийн асуудал ярьж байна. Энэхүү лицензтэй холбоотой мэдээллийг ашигт малтамлын газрын тоон мэдээлэл дээр тулгуурлаж мэдээлснээр судалгаанийх нь тодтогоод дээрх хятад эзэстэй 6 компани хайгуул их зөвшөөрлөө 27-оос 29 онд ашигт малтамлын газраас авч байсан. Зөвшөөрлөг анх авсан иргэд нь одон буян гэсэн өвөр Монгол хүмүүс байсан. Удалгүй Тан Инхан, Ванчан гэсэн хятад иргэдэд лицензийн зөвшөөрлөө 10 сая төгрөгөөр худалдсан гэж эрсэнчлэл хөдөлгөөний гишүүн инх хот ярьлаа. Мөн тэрээр 1307, 1308, 1309 гэсэн дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2010 онд дууссан байдаг. Гэхдээ тухайн үед ашигт малтмалын газраас зөвшөөрлийн хугацааг сунгаагүй. Яагаад гэвэл байгаль орчноо хамгаалах буюу нөхөн сэргээх үйл ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй байна гэж үзсэн байдаг. Гэвч 2 жилийн дараа буюу 2012 онд нөгөө хятад иргэд хайгуулын лиценз хийх хүчинтэй хугацааг сунгуулсан байсан. Хэрхэн яаж сунгуулсныг хуулийнх нь нэхэн шалгах хэрэгтэй гэж хэлсэн юм а. Одоо урд нь геологийн эрэл хайгуулын үр дүнгээр тогтоогдох юу вэ? Илэрсэн алтны илэрцүүд бүхий газруудын нэг юм байлаа ер нь. Бид нар ингээ харсан геологийн юм хүмүүс ингээ харахад тосон бомбын нурууны тэр эргэн тойрон болвол. Тэгэхээр магадгүй энэ талбайнууд бол магадгүй алтны сонирхол бүхий талбай байж магадгүй гэж бид тэгж хардж байгаа. Хардах биш одоо тэгж бид нарт анзаарч байна л да. Өмнөд аймгийн тосон бомбын нуруунаас 20-30 км-ийн зайд нүүрсний 4 том мурхай байдаг юм байна. Тосон бомбын нуруунд 22-оос 24 ирвс болон аргал янгир тэргүүтэй аан амьтад нутгалдаг. Иймээс дээрх байгалийн ховор амьтдыг хамгаалж экологийн тэнцвэрийг хамгаалах шаардлагатай. Ингийн тулд тосон бомбын нурууг тусгай хамгаалалттай болох саналыг ирвс хамгаалах сангаас гаргасан байдаг юм а. Улмаар тосон бомбын нурууны хэсэг өгөх газрыг ашиглалтны тухай хуулийн холбогдох залтыг үндэслэн нөөц давхаруулсан. Ингэснээр тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болохгүй бөгөөд өмнө нь олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх хайх ашиглах үйл ажиллагаа хязгаарлагдах юм а.